За одоо тэгэхээр бид нар сонгуулийн ерөнхий хорооноос нэг мэдээлэл өгөөд хэвлэлийн хурал хийгээд ингээд авах. Бид нар өөрсдөө гудамжинд гарч ажиллана. Сонгогчдод очиж мэдээлэл өгч ажиллана. Жишээлх юм бол өнгөрсөн жилүүд бид нар номын баярт одоо оролцсон явдаг гэсэн. За яг энэ жишгээр оролцсон. Гэхдээ тэнд бол бид нар ямар нэгэн байдлаар ном сурчлах гэж биш. Энэ сонгуульд оролцож байгаа хүмүүстээ сонгуулийн боловсрол олохгүй ядаж наад зах нь саналын хуудас чи ямар байх юм бэ гэдэг мэдээллийг өгье. За зөвхөн номын баяраар хязгаарлагдахгүй бид нар ер нь 6 сарын 25 хүртэл энэ гадаа одоо тэнгисийн талбай дээр эрхчлөөний талбай дээр тусдаа энэ бүхээг одоо асраа болоод ажиллаулъя. Ерөөсөө үргэлж нээлттэй бай. Энэ дээр сонгогчдод энэ санал тоологч хөрөмжөөч хүртэл одоо бид нар сургалтын зориулалтаар болоод энэ дотор ашиглана. Ядаж энэ чинь яаж ажилдгийг хүмүүс өөрсдөө гараараа мэдрээд үзэг. Саналын хуудасаа бодиттой энэ дотор одоо сургалтын саналын хуудас гэдэг юм уншуулад үзэг. Санал авах байр ямар байдгийг бодиттой мэддэг гэдэг байдлаар бол бүтэн 6 сарын 25 хүртэл хугацаанд бол ажиллаулна гэж ингэж төлөвлөж байгаа.